Сайн байцгаана уу. За өнөөдрийн бичлэгээрээ би та нартай өөрийгөө хайрлах сагсаа хуваалцах байна. За хичээлээр бүгдээр эмэгтэй хүн чинь сарын туршид шал өөр дөрвөн үйлрэл шиг тийм дааврын нөхцөл байдалд орд юм байна гэдгийг мэдсэн тийм ээ. Тэгэхээр тэр тухай бүртэн бид нэр өөрийгөө хайрлаж дэмжихийн тулд одоо өөрийгөө юм хайрлах сагсыг бүтээгээрэй гэдэг даалгавар өгсөн. Тэгэхээр миний энэ сагсыг хараад та нар маань бас бяцхан санаа аваарэ. За хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн дааврыг дэмжих цай. Тэгээ би өнөөдөр бас миний цайнууд дууссан байсан учраас өөр ямар цайнууд байна гэж хайж агаад ийм эмэгтэйчүүдийн цай авлаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө орц найрлагын та хэд минь уншиж сурах хэрэгтэй. Орцод нь болохоор майлганы үр, бурам, чаг мөөг, цагаан халгаа бол мэдээж цус цөлжүүлдэг тийм ээ. Тэгээ нохоо хошооны үр жимс, нохоо хошоо бол маш их витамин Цтэй байдаг. Тэгээ гааны навч, зэрлэг хахуун гэд тайвшруулах үйлчилгээтэй Монгол ургамал гэд нэлээд сайн чанарын өрнүүд байхаар ийм цай авсан. Та нар маань ер нь ямар ч одоо дэлгүүрлөө ургамлын дэлгүүрт орсон ийм гоё эмэгтэйчүүдийг яг дэмжих юм цайнууд байгаа. Тэгээ хичээл дээр нь орсон найрлагууд нь аль цайн олон байна гэдгээс нь хамаарат сонгоорой. За дараагийнх нь болохоор амттан идэх зүйл. Ер нь бид хэд чинь ялангуяа намрын улиралда амттан идмээр санагддаг шүү дээ. Тэр үедээ бас өөрийгөө дэмжсэн юм амттан. Би нэг хит амттны санаа та нарт үзүүлэх гэдэг өнөдр авсан. Нэг нь болохоор юм хушхны самар. Яагаад вэ гэхээр нэгдүгээр тослог омега 3 нь маш сайн байдаг. Тэгээ эмэгтэй хүн чинь ер нь тос их сайн чанарын тос их хэрэглэх хэрэгтэй. Тэгээ зарим үед кофендоо хийж уух дуртай, зарим үед өссөн үед стресстэй үедээ ч гэсэн нэг атгаар ч юм уу ингээд яг ийм савлгаатай болохоор ийм жижигээр нь ер нь хэрэглэх дуртай самар. За тэгээд ундаа уумаар санагддээ шүү дээ. Газтай ундаа уумаар санагдах ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд бид нар бас орлуулж болно. За миний энэ орлуулдаг ундаа нь болохоор одоо комбуча байна. Комбуча гэдэг нь одоо эсгсэн мөөх шүү дээ, ашигтай бактеритэй ундаа гэсэн үг. Одоо мөөг нь сахарыг задлаад бактери болгож хувиргадаг. Тэгээ комбуча бас хаяа орлуулж уухаар энэ болохоор цагаан гал лимонтой тэгээ сахар багтаа их зүгээр байдаг. За бас нэг амттан болохоор самар. За ийм одоо ихэвчлэн ингээд за энэ ямар ч брэнд гэж бол Япон, Солонгос тэгээд энэ ингээд сахарыг ингээд бууруулсан гэж байгаа. Сахаргүй гэсэн юм ер нь сахар багтайг аль болох сонгож байгаа. Энэ бол бүр 80% хүртэл сахарын бууруулсан. Тэгээд ийм маш олон самарны холимогтой одоо овёс юм тийм ээ. Овёс бас ер нь их дажгүй байдаг. Тэгээд хаяада бас амны зугаа байлаар самруудаа итгэхэд их тохиромжтой байдаг. Тэгээ мэдээж манай галтгоонд нөгөө нэг гүнжтэй үр, майланганы үр, хулууны үр, тэгээ наран цэг үр маань бол байнга байж байдаг. Тэрийг бол смутинд илүү хийж уудаг. За амттны хувьд юм байна. За хамгийн чухал нэг зүйл миний хувьд болохоор энэ дэвтэрнүүд байна. Ялангуяа хүслийн дэвтэрнүүд. За эндээс бас бүгд хүслийн дэвтэр юм байна. Эмэгтэй хүн ер нь мөрөөдөлтөө хүсэлтэй байна гэдэг чинь бид нэр ер нь аз жаргалтай байх хамгийн чухал алхам байдаг. Бид нар чинь нөхөр, хань ижил те одоо ээж болох тэгээд гэр бүл бүх хүмүүсийг анхаарч идэг учраас өөрийнхөө мөрөөдлийг ер нь хоош нь тавьдаг. Өөрийнхөө мөрөөдлийг хоош нь тавьсан эмэгтэй хүн бол аз жаргалын даавар ер нь одоо баг болж эхэлнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар өөрийгөө ихтэй дүүрэн байлгахын тулд ингээд хүслүүдээ одоо тэмдэглээд тэгээ биелсэн хүслүүдээ ингээд тэмдэглээд явдаг. Тэгээ надад ийм талархлын дэвтэр байдаг, аз жаргалын дэвтэр гэж байдаг. Ийм маягаар ингээд ер нь дэвтэр ийм гоё дэвтэрэнд маш их дуртай. Дэвтэр бол миний ингээд сагсан дотор заавал байдаг зүйл байгаа. За тэгээд дараагийнх нь нэг сашгүй хэсэг болохоор юм. Brush, dry brush буюу хуурай сайтыг. Энэ хуурай сайтгийг ингээд өглөө сэрх болгондоо гоё ингээд арьсаа үрсээр хагаад бүр одоо ингээд арьсаа ингээд сойтогдохгүй болохоор нэг юм дутагдаад байгаа юм шиг санагддаг болсон. Энэ яадаг вэ гэхээр нэгдүгээр үхсэн арьсыг ингээд гуйжуулна. Хоёрдугаарт болохоор бидний нөгөө тунгалгийн судал байгаа шүү дээ. Биенээс бохирд гадагшуулдаг тунгалгийн судлыг ингээд идэвхжүүлдэг. Өглөө алган ингээд сойтогддог. Та нар нэг ийм сойтогтой болж авал ер нь эмэгтэйчүүдэд их хэрэгтэй байдаг. За дараагийн нэг зэвсэг нь болохоор яг гинтэй адилхан модон сам. Ялангуяа миний хувьд нөгөө ээж маань намайг тийж яхта одоо агааргүй орчинд нэрв хийгээд
маш агаар одоо хүчил дутагдaltaй орчинд байдаг байснаас болоод толгойн хөвдөг гэсэн. Тэгээд би чинь төрөхтөө тийм толгой ингээд өвдөх магадлалтай багасаа л их өвддөг гэсэн байхгүй. Тэгэхээр би толгоонд маш сайн анхаардаг. Толгойн одоо хуухны массаж тий хуухандаа цус эргэлдүүлдэг. Тэгээд толгой өвдөж хөөсөн үед нь ямар арга хэмжээ авах вэ гэдэг. Тэгээд тэр зэвсэг минь болохоор энэ ахгүй. Зэвсэг чихэд хайш юмд одоо хайрладаг чухал зүйл маань. Тэгээд энэ минь болохоор ингээд массажтай самандаг. Ер нь хуухыг маш сайн ингээд саманж идэвхжүүлж явах юм бол ер нь зүгээр амармаар байгаа үедээ ч гэсэн ингэж гоё массажладаг. Тэгээ модон сан болохоор одоо хуухны тосдгийг бас энэ үзүүр хэсэг рүү тархааж өгдөг учраас үсийг гоё эрүүл байхад тусалдаг. Нөгөө талдаа хуухны цусны эргэлтийг маш сайн сайжруулж идэг. Ийм модон сан хэрэглэх маш их дуртай. За тэгээд одоо өөрийгөө хайрлах зүйлс дотор бас нэг байдаг хамгийн чухал зүйл нь ийм лав байгаа. За тэгэхээр лавнууд маань бас анхаарахгүй бол ийм нөгөө синтетик найрлага бас маш өндөртэй байдаг. Хим өнөртүүлэгчийг гаргадаг. Энэ болохоор маш гоё өнөртэй. Яг ингээд өөхөн тос өнөртэй. Ингээ малын өөхөн тосоор хийдэг Scapiosa. Би та нарт гоё юунууд имэшн хийж өгье. Эдгээр ингээд миний үзүүлж байгаа юмнууд бүгд Монгол брэндүүд хамгийн гоё нь 10 жилийн өмнө гэхэд бид нарт ингээд органик зүйлийг олоход бас хэцүү байдаг байсан. Одоо заавал захиаж, бүр хайж, араас нь хөөцөлдөж олж авдаг гэсэн бол одоо ингээд гоё органик юмнуудын сонголт маш өндөр болсон. Органик зүйл үйлдвэрлэдэг Монгол компаниуд бас гоё сонголттой болсон. Үнэхээр талархдаг. Тэгээ энэ асаагаад бяцлахтаа талархлаа хөтлөхдөө нэг тайвширмаар байгаа үедээ гоё бяцлаглын ая тавьж байгаа энэ лагаа асаах их дуртай. За дараагийнх нь арьс ашиглагын нэг зүйл байна. Энэ бол биеийн гуйжуулагч Aruna гэд би та нартай нэг хит хитэн Монгол брэндүүдийг хэлж өгье гэж утсан. За Aruna Organic гэд энэ органикийн би захирлыг нь тань бас маш гоё дайчин зарчимж үнэт зүйлтэй гоё эмхтэй байдаг. Тэгээд эдний ингээ бүтээгдэхүүн бүр ингээд үнэхээр ямар ч орчин найрлагын одоо тийм химэл синтетик найрлага байхгүй. Эдний ингээ бие гуйжуулагчийг авсан. Тэгээд энэ болохоор юм угаалгын нутаг. Одоо ямар ч үнэр байхгүй одоо савангаараа ингээ хийждэг. За тэгээд ийм шүдний саван шүдээ ингээд ийм зүйлээр угаадаг гэсэн. Энэ болохоор ийм нүүрстэй. Би болохоор башир цэцэгдэг нь аваа хэрэглээд дууссан. Ингээд саван ингээд аваад гадагшаа дотоошоо явах ч гэсэн маш амар байдаг. За сойц хоёрын сонголт бидний энэ эрүүл мэндэд маш чухал нөлөөлдөг. За тэгээ би энэ сойцын дээр нэг хоёр сонголт байна. Та нарт үзүүлэх гээд бүр шинийг авлаа. Отогоо цуг авсан. Энэ болохоор ингээ хусан сойз. Энэ болохоор ийм хар нүүрсний найрлагатай. Нөгөөх нь болохоор би энэ өнөөдөр шинээр энэ Premium Double Micro Hair гэдэг яг энэ ингээ үс юм байна. Жинхэнэ үс гэх юм уу та. Энийг одоо арай яг адилхан юм байна. Ийм Haters гэх брэнд гэж энэ гэхдээ юу баха? Finland-ийн брэнд гэсэн. Тэгээд он болохоор одоо саяны Aruna-гийн оноос гадны Финландийн энэний бие орчны ярдлагыг сая уншсан ч бас аюу хөөрхөн дажгүй юм байна. Тэгэхээр сойц хоёрыг заавал бид нэр органик болгох ёстой. Энийг гэр бүлийн шүүн болгон ер нь юу яаж хэрэгтэй. Санаж хэрэгтэй. Яагаад гэхээр бид нэр энэ цусны урсгалаар энэ бойлонд маш их пластик орж идэг. Тэгэхээр энэ үс нь органик байх нь их чухал гэдэг шүү. За тэгээд миний хувьд өөрийгөө тайвшруулдаг, ер нь стрессээс ангиж ирдэг. За тэгээ ялангуяа намрын үйлрэлд өөрийгөө торддог хамгийн чухал зүйл маань болохоор юм баанд хэвтэх гэдэг. Тэгээд баананд хэвтгэд мэдээж нөгөө арсыг гоё бохирлыг гадагшлуулж арсыг зүйлрүүлэхийн тулд ийм бүх төрлийн бааны давснуудад үнэхээр нухсгүй. Заримдаа өөрөө хийдэг. Та хэд мань ер нь байгалийн далайн давс, жамц давс тэгээд содыг ашиглаад өөрсдөө хийчих болно. Энэ болохоор ингээд манай Монгол брэндүүд. За энэ бол адилхан Aruna Organic-ийн бааны бөмбөлөг байна. Энэ Savana гэдэг энэ брэнд үүдэг бас Монголын эднийх бас захирал нь бас маш гоё эмхтэй байдаг. Үнэхээр хөөрхөн. Тэгээд эднийх бас бүтээгдэхүүнд үнэхээр чанартай материал хэрэглэдэг. Savana гэдэг эдний юм бааны давс. Тэгээд энэ хөлийн дүрлэг. Тэгээд бааны сүү гэж бас байдаг. Эднэрийг нь ялангуяа харшилтай хүүхдүүдэд ийм эмчилгээний журмаар хэрэглэдэг. Эдний бүтээгдэхүүнүүд бас маш гоё байдаг. Тэгэхээр Savana байна. За бас Urgana гэдэг брендийг Savana-гийн энэ нөгөө галтгооны юм саван, аюу гугаагч саван, арсныхан саван ч гэсэн их хөрхөн байдаг. За тэгээд арсандаа одоо баанд хэвтэж тос зүрхгүй бол ерөөсө болохгүй шүү дээ тийм ээ. Тэгээд тосонд бол надад нэг юм хит хитэн брендийн тос үнэхээр таалагддаг. Хамгийн гоё найрлагатай байдаг. Lamor, Urgana хоёр их хөрхөн
ургаанал ламар хоёрыг би юу нь ээлжлээд хэрэгэлдэг. Ламорын илүү юм байгалийн үнэртэй юм шиг санагддаг надад. Тэгээ ламорын одоо бид нэг уруул чинь ингээд тийм улаан ягаан өнгөтэй байгаа шүү дээ. Тэгээ уруулын бодгонд хамгийн их нөгөө хүчтэй өнгө үүсгэх тийм хими элементүүд агуулдаг байхгүй. Тэгсэн чинь энэ Lamor брэнд маань уруулын серум хэрнээ ингээ өнгөтэй. Ийм хүрхэн серум гаргацсан байна. Тэгээ энэ бас их гоё санагдаад эдний чицэргантай уруул өнгөлөгч энэ бол хүүхдүүдэд байн хэрэглээд одоо нөгөө уруул хагарсан үед их зүгээр идэг. Тэгээд энэ эдний тосонд бас их тустай Lamor гэд брэнд шүү манайхан. Та хэд мэдэх байхаа тий. Тэгээд сая би харин ийм шин тос туршиж үзэх гээд авлаа. Шим гэд брэнд юм байна. Адууны тос нөгөө дархлаа тэмчид маш сайн мэдэн шүү дээ. Гэхдээ жоохон хурц үнэртэй. Сүүлийн тос, адууны тос хоёр. Тэгсэн чинь энэ шим гэд брэнд маань нөгөө үйлдвэрийн аргаар ингээд сэвэршүүлж гаргадаг гинэ адууны тосыг. Энэ одоо ингээд цэцэргантай ингээд түрхөхөд ингээд маш гоё юм зөөлөн. Тэгээд адууны тосны нөгөө хурц үнэрийг арилгаад тэгээ эн чинь нөгөө дархлаа дэмжиж хүүхдийн цээжинд массажлахад их сайн байдаг байхгүй сэрэ болж байгаа. Тэгээ би энийг бас туршиж үзье гэдээ авлаа. Арсанд ингээд маш хурдан шингэждэг. Тэгээ өвдөг тохоо одоо жоохон даардаг тий эсвэл ингээд өвдөг тохоогоор жоохон өвчин мэдрэх гэдэг бол энэ цэцэрантай ийм тосыг хэрэглүүлэх зүгээр байдаг. Ер нь адууны тос бас их халуун чанартай учраас маш сайн байдаг. Тэгээ энийг гоё авлаа. Би сүүлийн үед нөгөө юунд яваад байгаа усан мессенд яваад байгаа болохоор жоохон даар хайр суурьших тохиолдол гараад байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь хамгийн чухал зүйлээ хэлье да гэдэг шиг одоо нөгөө нэг дааврын тэнцвэр алдагдсан бүсгүүчүүд яах вэ гэд асуугаад байсан да тий. Тэгэхээр дааврын тэнцвэр алдагдсан бүсгүүчүүд маань ийм ургамлын гаралтай ийм тоснуудаар дааврыг буцаага тэнцвэржүүлэх боломжтой байдаг. Ялангуяа сарын тэмдгийн мөчлөг алдагдаад утсан жирэмс одоо төрсний дараа биений өмнө ирэхгүй нийлээд утсан ч юм уу тэгээд эмгтээлэг дааврууд зарим одоо зөвхөн эстрогены өссөн прогестерон бага болчдөг ч юм уу тийм байлаар ингээд одоо шинжилгээ өгөхөөр бас дааврууд маань гараад ирдэг. Тэгээд тэрэндээ тааруулаад би юу хэрэглэх ёстой вэ гэдгийг сонгож болдог. За энэ болохоор Progenesis Plus буюу ерөнхийдөө дааврын тэнцвэрийг ингээд буцаагаад хэвийн байдалд оруулахад тусалдаг. Прогестерон дааврыг дэмждэг тус. Одоо намрын улиралд ялгарч байгаа дааврыг илүү дэмждэг гэсэн үг. Цэвэрж байгаа хүмүүс энэ тосыг хэрэглэх юм бол цэвэршилтийн одоо шинж тэмдгүүд нь хамаагүй хөнгөн болдог. Тэгээ энд болохоор яг эмэгтэй хүнд хэрэгтэй дааврын тэнцвэржүүлэх тоснуудаас гадна чихэрлэг нөгөө зэрлэг чихэрлэг төмсний ханд орсон байдаг. Тэгэхээр их зүгээр. Тэгэхээр энийг яаж хэрэгэлдэг вэ гэхээр яг үнэртэй ус шиг одоо үнэртэй ус зүрхтэй юм арсны нэмгийн эсвүүд байгаа штэ. Тэгээ энийг ингээд нэг өдөр нэг газараа ингээд түрхээд байршлыг дандаа өөрчилнө. Одоо жишээ нь өнөөдөр би чихнийхаа ингээд ард тий энд түрхсэн бол маргааш яах вэ гэхээр игэн орчимдоо. За тэгээд тэрний дараагийн өдөр нь одоо энэ хөхний хажуу талд тэгэнгүүтээ хүүсэндээ тэгээд цав буюу гуйны дотор талаар тэгээд өвдөгний араар шагаа гэх маягаар ингээд дээрээс доошоо эсвэл доороос тийшээ ингэж ээлжилж түрхчихэж эн чинь ургамал учраас нөгөө нэг газраад хэрэглээд байх юм бол хурдан тасал болоод үйлчлэл нь одоо сайн байх болчдөг зү. Тэгэхээр бид нэр үйлчлэлийг нь өндөр байлгахын тулд өдөр болгон ингээд одоо нэг газар түрхээд тэгээд маргааш нь байршлын өөрчлөлт энэ тэгээд маш гоё үнэртэй угаас ургамал орсон учраас би энийг болохоор өөрийнхөө өдөр тутмын одоо нөгөө үнэртэй басны оронд хэрэгэлдэг үнэртэндээ хийдэг. За гэхдээ даавар тэнцвэржүүлэх шаардлагатай үед ялангуяа нэг төрөөд биений мэрхгүй удаж мацсан үедээ бас хэрэгэлдэг. За энэ Clarisage гэдэг нэг юм тос байгаа. Энэ тос болохоор эстроген дааврыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Эстроген нь одоо бага гэж хэрэг онш гарах юм бол энэ тосыг төрхөө зүгээр тэгээд энэ төрөлтийг бас хурцгадаг болохоор надад ингээ байнга байлгаж идэг. Би нөгөө дандаа илүү тээлттэй төрдөг байхгүй юу? Манай ээж бас тийм бүр 42 7 хоног дандаа хүрдэг. Тэгээд 42 7 хоног хүрэхээр чи хүүхэд ингээ томорчж байгаа шүү дээ бүр юм одоо хөвлөдөө ингээд маш хурдан чин нэмээд тэгээд эхний хоёр хүүхдэрээ том төрсөн учраас нөгөө ийм одоо доогуур дандаа ийм урагталтай байдаг гэсэн. Ардан дандаа оёлдог. Тэгээ сая 3 дахь төрөл дээр баг хүүгээ төрүүлэхдээ би нэг Clarisage-ийг 39 дэх 7 хоногт одоо хэрэглээд тэгсэн чинь шууд ингээд төрөлт эхлээд гэхдээ та хэд минь заавал ингээд эмчтэйгээ зөвлөө төрөлт эхэлсэн үед хэрэглэдэг шүү. Тэгээд ингээд жоохон дуншиж ингээд мэдэгдээд харна энийг түрхээд тэгээд шууд
эмнэлэгт очиж 2 цагийн дараа төрж исэн 39-7 хоногт одоо тэгэхээр бүр ингээ 3-7 хоногийн өмнө төрсөн чинь ямар ч одоо урагдлалгүйгээр төрдөг одоо хүүхдийн чинь арай бага байсан учраас тэгэхээр энийг бас ингээ мэдээд авчулах зүгээр юм шиг санагдсан. За тэгээд энэ илан гэдэг ийм цэцэгний тос идэг. Энэ цэцэг болохоор одоо эмгтэй энерги, эмгтэй даавруудыг дэмждэг эмгтээлэг байдлыг илүү одоо нөгөө бидний 100 гэж байгаа шүү дээ. Тэр 100-ны одоо хэсэг рүү ингэж оруулахад тусалдаг ийм маш шидтэй бас нэг ийм гоё цэцэг, маш гоё үнэртэй бас. Тэгээ энийг бас би ингээд хаяада өөрийнхөө үнэртэндээ хийчдгээ. Тэгэхээр ийм байдлаар ийм ургамлуудыг ер нь их ашиглах дуртай. Ийм тариа гэхээс илүү. За ингээд ер нь миний зүйлс болсон байна. Энэ болохоор ингээд органик алчуурыг хэрэгэлдэг. Ялангуяа галтгоондоо хэрэглэж байгаа зүйлсийг одоо хэдүүлээ үргэлжлүүлээд 7 хоногоор бас галтгооныхоо, байрныхаа, за тэгээ гоо сайхныхаа гих мэтлийн юмнуудаа ингээд солиод шинчлээд явах юм челленж зарлана. Тэгэхгүй бол ингээд бүгднгийн нэг доор солих чинь бас хэцүү. Эдгээр ингээд бүх юмнуудыг цуглуулахад гоё органик дэлгүүрүүд ер нь хаасаагүй байгаа дөө. Би бол сая одоо жишээ нь зарим нэг зүйлс нэмж авахта дархан Eco Life гэдэг дэлгүүр орсон. За Love Organic гэдэг дэлгүүр явсан. Тэгэхээр тиймэрхүү байдлаар та хэд гоё органик дэлгүүрүүдээс хайх юм бол иймэрхүү зүйлс олдох бах. За тэгээд та нарынхаа өөрийгөө хайрлах саксыг хүлээжээ. Тэгээ эмэгтэй хүн болгон өөрийгөө хайрлсан мөчөөс эхлээд дэлгэрч, дэлбээж, цэцэг шиг одоо ургаж эхэлдэг. Тэгээ та хэд минь өөрийгөө хайрласнараа бас эргэн тойрныхоо бүх хүмүүсийг ургуулахад, дэмжихэд, хайрлахад улам дөхөмтэй болдог. Бид нар хоос аяганаас бусдыг дүүргэж чадахгүй шүү дээ. Өөрөө дүүрэн байж ш дараа нь бусдыгаа дүүргэн. Тийм учраас эмэгтэйчүүд минь заавал өөрийгөө төрүүлж хайрлаж байгаараа. За тэгээ даавраа дэмжих, өөрийгөө хайрлах сагсаа хуваалцаараа. Түр баяртай.